Нэг хүү дутуу шүү Энэ дээ. хавьд л байх хэрэгтэй та тийм. Наач юм шүү дээ. За окей. За окей, тэгээд та бүхэндээ Not Pro But Pro Chill Talk нэвтрүүлгийн хамгийн ихний дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За зочноор миний бороо миний бро Гила оролцож байна. Хамгийн анхны дугаард оролцож байгаад баярлалаа гэж. Баярлалаа. Үрж оролцуулсанд бас маш их баярлалаа. Яаж дуурж байгааг сонсож байгаа юм байна. За окей. Бид хоёр тэгээд яг сонирхолтой байдлаар бас контент хий гэж бодоод ингээ шатар тоглонгоо бас янз бүрийн асуултуудыг асууя. Нэг тийм хүнд биш хөнгөн асуултуудыг асуугаад ингээ явцгаая гэж бодлоо. Тэгээд чиний үзэл бодол тэр бүх зүйл чинь хин нэгэнд хэрэгтэй вэ? Сайхан намарчж байна уу? Сайхан намарчж байна. Сайхан намарчж байна. Юу гэдэг лээ. Намарт ч одоо ямар юм ярьдаг. Ми бро газраас мөнгө олж ирсэн үү? Газар ухаж юу? Зүгээр газрын бизнесээр үү? Тэгж. Гү. Зүгээр юм газар онцсон байсан. Газар онцсон байсан мөнгө бол олж ирсэн. Окей. За, ер нь тэгээ хэр их фейлдэж байна даа. Зөндөө штэ. Зөндөө л фейлдэн. Дандаа л фейлдэн. Тогтмол юм уу тий. Бараг daily гэдэг. Daily fail. Сэргээ хийгээлээ. Энэ бол фейлэл наваг үдий зэрэгтэй. Фейлээрээ л гарч ирлээ штэ. Тийм шүү. Ялтч тийм юм байна. За окей. Өөрийгөө ер нь хэрхэн тайвшруулдаг вэ? Яаж тайвшруулдаг вэ? Яг тайвшрах хэрэгтэйгээ мэдтэл бас нэлээд юм болно. Тэгэл яг тайвшрах энэ нэг дуртай юм тэ өмнө боддог байсан юм хийж чадаагүй юмнуудаа хийгээд ирэхээр тайвширна бас. Хийхийг хүсэж исэн юмнуудаа хийгээд ирэхээр тайвширна. Амнаас чинь хамгийн их гардаг үг. Болоо гэж. Ер нь бол гэхдээ аль болох эерэг үг гаргахыг хичээн л дээ бас. Тийм шүү. За тэгээд өнөөдөрт баярлах ганцхан шалтгаан хэлээч. Амьд байгаадаа бас баярлж шít. Энэ одоо байгаа бүх зүйлдээ. Тэгээд хэр чи нэг шалтгаан хэлнэ хэр чи айгүй хэцүү л. Амьсгалж байгаа даа. Тэгээд улаан асахаар ер нь яад юм бэ? Улаан асахаар уу? Зогсон шít. Гэрлэн дөхөөний улаан бол зогсон. Тийм. Хүлээн. Улаан асвал ер нь хүлээн дээ. Ер нь бол би угаасаа тэгж чамаа хэрж олооч уу гэж бас асууж байгаа юм. Тийм. Ер нь ажлаас хэр их ядарч байна? Ядаргаагаа яаж тайлдаг вэ? Ажлаас их юм одоо хийж байгаа зүйлээсээ тий. Тэгэж хүн л юм чинь одоо бид нар ядарна шүү дээ. Робот шүү дээ тий. AI шүү дээ. Монгол ботоо ашиглаж л ядаргаа тайлж байна да. За одоо энэ бол спонсорын үг одоо дууссан. Тийм манайх Steakhouse-тай хамтарч ажилладаг. Тэгээд Steakhouse-ийнхаа бас манай ивент тэгшээс ажиллаж байгаа. Баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Окей. За би ийшээ ингэсэн шүү дээ. Төлгсөн шүү дээ. Тэгсэн үү тий. Тэгээ би ийшээ орж ирсэн санагдаад байна. Үгүй наа чи наана бэс. Тийм үү тий. За яг хөө тэнд байж л. Ер нь бол тэгэл гоё хөгжим сонсон доо хөвчлэн тэгээд 50 тайвшруулж өөрийгөө ядаргаа тайлахын тулд бас хөгжим төлхөө сонсон шүү. За дугалчё. Дуг. За. Окей. Бизнесээ нэг өгүүлбэрээр илэрхийлвэл. Steakhouse бол технологийн экстран гэж хэлж байна. Гар утасны технологийн
ресторан. Тэндээс янз янзын контентууд авч болно. Технологи. Ааха. Нэвтэлж, буталж, арилгаж, шинчилж, сольж, хойлж байгаа. Бас стейкхаусаас ирээд технологиудыг мэдэрч болно тийм. Хэрэглэгч юу н хэр чухал вэ одоо? Хэрэглэгчийн талбарт та нар ер нь хэрэглэгчтэй яаж анхаардаг? Хэрэглэгч ер нь кэр хийх гэдэг чинь ямар үг вэ? Та яаж жишээгээр одоо яаж хийж байгаа гэдэг ч юм уу те? Хэрэглэгч хэр чухал вэ гэдэг дээр чинь бол хэрэглэгч маш чухал. Ер нь тэгээд хэрэглэгчгүй бизнес гэж юу байна? Тийм шүү дээ. Энд чинь хэрэглэгч чинь өөрөө бидний яг үнэт зүйл байгаа даа шүү дээ. Тийм шүү дээ. Customer care-ийг яаж хийж чаддаг та нар? Нэгдүгээрт бид нэр найдвартай бараа сонгож оруулах дээрээ бүтээгдэхүүн сонгож оруулах дээрээ анхаарах. Эрсдлээс бас хамгаалах хэрэгтэй болно хэрэглэгчийгээ. Тэгэхээр манайх 100% гар утасны даатгалыг одоо Монголд бол анх удаа нэвтрүүлсэн агуулга даатгалынхантайгаа хамтраад илүү ойрхон байдаг вебсайтаар орж үйлчлүүлдэг хүмүүстэй бас давуу тал боломжуудыг олгох. За дахин худалдаа авалт. За тэгээд нэг бүлгийн одоо худалдаа авалт одоо нэг бүлгийн одоо жишээлбэл манайхтай хамтран ажилладаг одоо алхагчтай холбоо гэдэг тийм ээ. Жишээлбэл Монголын явган алхагчтай холбооныхан маань манайхаас үнэмлэхөө үзүүлээд тодорхой хувийн хөнгөлөлт идэлдэг. Жишээ нь тийм ээ. Яг ийм community-д бас юу яаж юм шүү дээ анхаарч. Тийм. Мэдээлэл байнга хүргэх гэх мэтчлэн тиймэрхүү одоо хэрэглэгчдийн одоо хэрэглэгчдээ анхаарсан зүйлүүдийг бас одоо хүргэлт, найдвартай хүргэлт те өргөн шуурхай хүргэлт замдаа эвдэрч гэмтэлгүй очих тийм ээ. Эрсдэлгүй байх гэдэг шүү дээ хэрэглэгчээ. Эрсдэлд оруулах юм бол жоохон асуудалтай тий. Тэгэхэд одоо тэрийг аль болох гаргахгүйг л хичээж л одоо тэгээд ажилцгааж байна да. За окей. Баярлалаа. Тэгэд эцэст нь хэлэхэд за яг хамгийн сүүлийн мөчийг ингээ өөрчлөлт юм байна байхгүй. За ямар нэгэн өөрийн чинь үзэл бодол үг тий байна уу? За тэгээд энэ бол Not Pro But Pro байла. Энэ эхний дугаарт маань оролцсон Гилада маш их баярлалаа. Хамтран ажилласан Монгол бот Steakhouse бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд энэ бас маш гоё тухтай орчинг бүрдүүлж гисэн Монгол улстай талархлаа. Тэ баярлалаа. Чил. Ханч чил. Чил толк. Not Pro But Pro.